За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн даалгаврын олон улсын стандарт хичээлийн лекц 16. За нэгтлэн мод хүртгэлээ олон улсын стандарт 28 хараат компани болон хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулалт гэсэн сэдвийн хүрээнд явагдана. Тэгэхээр энэ стандартын гол зорилго бол ерөөсөө хараат компанид хөрөнгө оруулалтын нэгтлэн мод хүртгэлийг тодорхойлох, хараат болон хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулалтыг бүртгэх үед одоо өмчийн аргын хэрэглэх шалгуурыг бол тогтоох явдал бол энэ стандартын гол зорилго байгаа. За энэ стандартыг дараах зүйлсэд бол ашиглан санхүүжигчийн хувьд хамтын хяналттай эсвэл мэдэгдвүт нөлөөтэй хөрөнгө оруулагч болох аж ахуйн нэгжийн стандартыг бол дагаж мөрднө гэж. За тэгвэл хамтын хяналттай гэж юу хэлэх вэ гэдгийг бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 11-р стандартаар тайлбарласан байдаг бол за мэдэгдвүт нөлөөтэй гэдгийг бол энэ стандартаар тайлбарласан байдаг. За энэ стандартад дараах нэр томьёонуудыг бол онцлон тодорхойлсон байгаа. За мэдэгдвэс нөлөө гэдэг бол санхүүжигчийн санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогын шийдвэрт оролцох бүрэн эрхтэй боловч тэдгээр бодлогыг хамтран хяндаггүй байхыг бол хэлнэ. За тэгвэл тэр хамтран хяндаг гэдэг бол санхүүгийн тайлгналын олон улсын стандартын 11-ээр заасан байдаг. Энэ бол шийдвэрт оролцох эрхтэй мөн одоо дээр нь нэмээд хяндаг, хамтарч хянж, хамтар шийдвэр гаргадаг байх юм бол хамтран хяндаг гэж хэлдэг байна. За ингээд мэдэгдвэс нөлөөтэй бол мэдээж бодлого шийдвэрт бол оролцох боломжтой байдаг байна. За энэ стандарт дээр мөн өмчийн арга гэдгийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл хараат компанид оруулсан болон хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэхдээ бол өмчийн аргыг хэрэглэн. Тэгвэл өмчийн арга гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр хөрөнгө оруулалтыг эхлээд өртгөөр нь хүлээн зөвшөөрч бүртгэн. Дараа нь санхүүжигчийн цэвэр хөрөнгөд хувь оролцоонд тохируулах хийх замаар бол бүртгэлдэг аргыг бол бид нэр өмчийн арга гэдэг байна. За тэгвэл хамтын хэлцээр гэдэг нь юу хэлэх вэ гэхээр хамтын хэлтгэх хоёр буюу хэд хэдэн талуудын хоорондох хэлцээрийг хэлнэ. За хараат компани гэдэг бол хөрөнгө оруулагчийн түүнд мэдэгдвэс нөлөөтэй байх аж ахуйн нэгжийг хэлнэ. За энэ стандарт ерөнхийдөө мэдэгдвэс нөлөө гэдгийг бол нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байгаа. За энэ дээр санхүүжигчийн саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг шууд эсвэл шууд бусаар эзэмшиж байвал мэдэгдвэс нөлөөтэй гэж үзнэ. За мэдэгдвэс нөлөө оршин байгааг бол дараах одоо нөхцөл байдлуудаар бол тодорхойлж болно гэж заасан байгаа. За нэгдүгээрт нь санхүүжигчийн засаглах эрхтэй удирдлагад төлөөлөлттэй байх. Өөрөөр хэлэх юм бол санхүүжигч компани одоо төлөөлөл удирдах зөвлөл за эсвэл гүйцэтгэх захирал зэргээр бол одоо санхүүжүүлэгчийг талаас томилогдсон байх. Эсвэл бодлого боловсруулах үйл явцад бол оролцоотой саналын эрхтэй оролцох. За харин ноогл ашиг буюу бусад хуваарлтын талаар шийдвэр гаргалтанд мөн оролцох. Ийм байдлаар оролцож байвал бид нар мэдэгдвэс нөлөөтэй гэж үзэх нь. За аж ахуйн нэгж санхүүжигчийн хооронд материалын ажилгүйгээ гардаг байх юм бол бас мэдэгдвэс нөлөөтэй гэж үзнэ. Удирдлагын боловсон хүчний одоо харилцан солилцоо гэдэг санхүүжигч тал санхүүжигчд санхүүжүүлэгч тал одоо санхүүжигчд ч юм уу ийм байдлаар бол удирдлагын харилцан солилцоо гэдэг байж болох юм. За мөн санхүүжүүлэгч тал санхүүжигч талыг нэн чухал мэдээллээр хангадаг ийм байх юм бол одоо мэдэгдвэс нөлөөтэй байна гэж үзэж болох нь байна. За тэгээд санхүүжигчийн санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогын шийдвэр гаргалтанд бол орох эрхээ алдсан тохиолдолд бол мэдэгдвэс нөлөөгүй боллоо гэж үздэг. За боломжит саналын эрх нь мэдэгдвэс нөлөөнд хувь нэмрээ оруулах эсхийг үнэлэхдээ саналын эрх хэрэгжих эсхийг бол харгалзуулж үзэх хэрэгтэй. Тэгэхээр боломжит саналын эрх гэдэг бол ерөнхийдөө бидний нэг энгийн хувьцаанд хүрэх боломжтой үнц асуудыг хэлж байгаа. Хувьцааны эрх, хувьцааны баталгаа, за дээр нь нэмээд хөрөх тав эрхтэй хувьцаа, хөрөх бонд зэргийг бол бид нэр саналын эрх гэж үздэг. Гэхдээ энэ саналын эрхийг бол ерөнхийдөө бол одоо үл харгалзаад өнөөдөр байгаа энгийн хувьцааныхаа саналын эрхийн дүнгээр бол ерөнхийдөө мэдэгдвэс нөлөөг тодорхойлдог. За өмчийн арга гэдэг нь ерөнхийдөө өмчийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалтыг бол эргэлтийн бас хөрөнгийн хэсэгт бол тайлагнана. Хараат буюу хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулалтыг анх хүлээн зөвшөөрөхдөө өртгөөр нь бүртгэнэ. За дараах шалтгаанаар бол хөрөнгө оруулалтыг өсгөж бууруулна энэ өмчийн аргын үед тийм ээ. За нэгдүгээрт нь санхүүжигчийн ашиг алдагдлын дүнгээр бол хэрвээ ашиг олсон тохиолдолд бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд за нөгөө талдаа хөрөнгө оруулалтын орлого дансыг бол бичнэ. Харин алдагдал хүлээж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтыг бууруулж за урт хугацаанд хөрөнгө оруулалтын алдагдал дансанд бол бүртгэлийн бичлэлтийг бол хийдэг.
За даваа хэрэгтэй хувьцаанд ногдол ашигыг одоо олгодог тохиолдолд бол тухайн одоо тэр ногдол ашигыг хассан дүнгээрвэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж бууруулна. За энэ санхүүжигч талын даваа хэрэгтэй хувьцаанд магадгүй одоо хуримтлалтай байх юм бол ногдол ашиг зарласан эсгээс үл хамааруулан бол даваа хэрэгтэй хувьцааны ногдол ашигын хэмжээг хассан дүнгээр бол ногдуулна. Харин магадгүй одоо даваа хэрэгтэй хувьцаанд ногдол ашиг зарлаагүй боловч одоо тайлант хугацаанд ашиг алдагдлыг бид нар одоо энгийн хувьцаа эзэмшигчдэд хуваарлах гэж байгаа бол энэ тохиолдолд бол зарлаагүй хуримтлалгүй байгаа тохиолдолд бол хасаж тооцохгүй байх нь байна. За санхүүжигчээс хүлээн авсан хуваарлалт буюу ногдол ашиг гэж байгаа. Тэгэхээр санхүүжигчээс хүлээн авсан ногдол ашигын дүнгээр бол хөрөнгө оруулалт ансыг бууруулна. Учир нь хэрэг бид нар ногдол ашигыг бол ашигаас зарладаг. Тэгэхээр цаад утгаараа бол ногдол ашиг бол хуримтлагдсан ашигыг бууруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ашигын дүнгээр хуримтлагдсан ашигыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлчихэд ашиг буурж байгаа тохиолдолд бол дагуулад хөрөнгө оруулалтаа бууруулах нь зөв хэрэг байдаг. За санхүүжигчийн бусад дэлгэрэнгүй орлогын хэсэг тайлагнагдсан зүйлсүүд буюу одоо дахин үнэлгээний нэмэгдэл гадаад валютын хөрвүүлтийн зөрүү зэрэг зүйлсийг бол зүйлсийн дүнгээр бас хөрөнгө оруулалтын хэмжээг бол нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. За энийг мэдээж хөрөнгө оруулалтын хэмжээг энэ дүнгээр өмнөх одоо дахин үнэлгээний нэмэгдэл данс тийм ээ үүссэн одоо эзний өмчийн хэсэгт байгаад байлаа ч гэсэн орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт дахин үнэлгээний нэмэгдэл данс нэмэгдэж орж ирээгүй байх юм бол энэ дүнг тэр одоо эзний өмчийн дүнд байгаа дүнгээр бол нэмэгдүүлэхгүй гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За боломжит саналын эрхийн хувьд бол түрүүн багш нь ер нь хэлсэн энгийн хувьцаанд хөрөг хүнд цаас агуулж байгаа тохиолдолд хараад компани хамтарсан үйлдвэрлэх хувь оролцоо зөвхөн одоогийн оролцоонд үндэслэж бүртгэж шүү гэдгийг бол түрүү ер нь хэлсэн байгаа тийм ээ. За ингээд жишээ авч үзье. А компани Б компани энгийн хувьцааны 30%-ийг 45 сая төгрөгөөр худалдаа авч брокерийн шимтгэлд 1%-ийг төлсөн. За тэгвэл энэ өдөр бид нар компанид оруулсан хөрөнгө оруулалтыг бол өртөөр нь бүртгэнэ гэж сая үзчихлээ тий. Тэгэхээр хараад компанид оруулсан хөрөнгө оруулалтыг 45 сая дээр 1%-аар нэмээд 45 сая 450-аар бүртгээд за мөнгө хөрөнгийг 45 сая 450-аар бүртгэнэ. За Б компани буюу одоо санхүүжигч компани эхний жилдээ 205 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан. Харин 2 дахь жилдээ бол 105 сая төгрөгийн ашигтай ажиллаж 10 сая төгрөгийн ногдол ашигыг зарласан. Мөн бусад дэлгэрэнгүй орлогын тайланд бол дахин үнэлгээний нэмэгдэлд 12 сая төгрөгөөр илэрхийлэгдсэн байгаа. Мөн 2 дахь жилд Б компани 50 сая төгрөгийн дансны үнэ бүхий одоо 12% хуримтлалтай даваа хэрэгтэй хувьцаа гаргасан. За энэ мэдээлэлд үндэслээд одоо 1-р жилийн бүртгэлийг үл хийж үзье. Ингээд хийгээд үзэхэд бол 205 сая төгрөгийн 30%-ийг тооцоод үзье. За 205 сая төгрөгийн 30%-ийг тооцоод үзэхэд бол ерөнхийдөө за 205 саяыг өрчгөн 0.3 гэхээр 61 сая 500 болчихно гэсэн. Тэгэхээр манай хөрөнгө оруулалтын нийт дүн бол 45 сая 450 байгаа. Энэ дүнгээр нь л бууруулна. 61 сая төгрөгийн сая 500 мянган төгрөгийн алдагдлыг тэр хэмжээгээр нь бууруулж болохгүй. Тэгэхээр яагаад тэгэхээр хөрөнгө оруулалт ч хасах тэмдэгтэй болчихно шүү дээ. Тэгэхээр 61 сая 500-аас 45 сая 450-аар нь бууруулж бичээд за энэс хасах нь 45 сая 450 гэхээр 16 сая 50 мянгыг бол хойшлуулчихж байгаа гэсэн. За ингээд ашиг алдагдлын тайланд бол хөрөнгө оруулалтын алдагдал дансыг илэрхийлнэ. Харин хараад компанид оруулсан хөрөнгө оруулалтыг бол хөрөнгө хэсэг тэтгийг дүнгээр бол илэрхийлж харуулна. За 2 дахь жилд бол одоо ашигтай ажиллаад ирсэн. 2 дахь жилд ашигтай ажилласан учраас за 2 дахь жилийн 105 сая 500-аас нөгөөх даваа хэрэгтэй хувьцааны ногдол ашигыг хасч өгөн 50 сая 12%-ийг үүнээс өөрт ногдох дүн буюу 30 сая төгрөгөөр бол тооцоолж 30%-аараа тооцоолж өгнө. За дээр нь үнээс хасах нь өмнөх жил нөгөө хоошлуулсан алдагдлын хэмжээ 16 сая 50 мянган төгрөгөөр хасаж өгнө. За ингээд хасаад үлдсэн дүнгээр нь бол одоо бид нар хараад компанид оруулсан хөрөнгө оруулалтыг 13 сая 800-аар нэмэгдүүлж хөрөнгө оруулалтын орлогыг бол 13 сая 800-аар нэмэгдүүлж бичих нь байна. За мөн санхүүжигчийн бусад дэлгэрэнгүй орлогын тайланд тайлагнагдсан одоо дахин үнэлгээний нэмэгдэл бол 12 сая төгрөг байна. Үүний 30% нь 3 сая 600 болж ингээд дахин үнэлгээний нэмэгдлийг бол 3 сая 600-аар бид нар бусад дэлгэрэнгүй орлогын тайланд бол илэрхийлж бичих нь байна.
За санхүүжигчийн зарласан ногдол ашигын хэмжээгээр бол мэдээж хараад компанид оруулсан хөрөнгө оруулалтыг бууруулах талаар бол түрүү ярьсан тийм ээ. За ийм учраас энэ 3 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтыг бол бууруулж өчгөх нь байна. За ингээ ашиг алдагдлын тайланд бол хөрөнгө оруулалтын орлого 13 сая 800-аар, бусад дэлгэрэнгүй орлогын тайланд бол дахин үнэлгээний нэмэгдэл 3 сая 600-аар илэрхийлэг. Хараад компанид оруулсан хөрөнгө оруулалт бол 17 сая 400-аар нийтдээ илэрхийлэгдэн. Өөрөөр хэлэх юм бол 13 сая 800 дээр энэ 3 сая 600 нэмсэн юм байна. За энэ өмчийн аргыг хэрэглэхээс чөлөөлөгдөх нөхцлүүдийг бол энэ стандарт заасан байгаа. За санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 10-4 аад заасны дагуу нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргахаас чөлөөлөгддөг аж ахуйн нэгжийн хувьд бол энэ өмчийн аргыг хэрэглэхгүй байж болно гэж байгаа. Тэгэхээр энэ 4 аад юу гэж заасан байдаг вэ гэхээр нэгтлэн мод хүртгэлээ олон улсын стандарт 19 тэтгэвэр тэтгэмжийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг компанийн хувьд бол яг энэ тэтгэвэр тэтгэмжийн төлөвлөгөөндөө энэ санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 10-ыг хэрэглэхгүй байж болно гэж заасан байдаг. За тэгвэл за энийг бол ерөнхийдөө энд бичсэн байна тийм ээ. За дараах нөхцлүүд бүрэн биелсэн үед бол өмчийн аргыг хэрэглэхгүй байхыг шаардахгүй хэрэглэхийг бол за хараад компани хувьцаа эзэмшигчдийн өмчийн аргыг хэрэглэхгүй байхыг бүгд зөвшөөрсөн. За мөн хараад компани өрийн болон өмчийн хэрэглүүрээ хөрөнгийн зах зээлд арилжаалдаггүй, мөн арилжаалахаар бэлтгээгүй, эцсийн толгой компани хөрөнгө оруулалтыг ашиг алдагдлаар буюу бодит үнцээр хэмждэг. Ийм байх юм бол бид нар дундын толгой компани бол энэ өмчийн арга ашиглахаас чөлөөлөгдөж болно л гэж байна. За мөн хамтын сан, хамтын ихтгэлцлийн сан, хөрөнгө оруулалтаа хослсон даатгалын сан зэрэг ийм сангуудын оруулсан хөрөнгө оруулалт бол мэдээж санхүүгийн тайлгналын олон улсын стандартын дагуу ашиг алдагдлаар бодит үнцээр хэмжиж бүртгэдэг. Ийм учраас энэ дээр бол өмчийн аргыг хэрэглэхгүйгээр шууд өртгийн аргаар бол бүртгэлийг хийнэ. За хараад компанийн зарим хэсгийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан эзэмшдэг байж болох юм. Тэгвэл энэ тохиолдолд бол тэр хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж эзэмшиж байгаа хэсгийг бол бодит үнцээр нь хэмжээд үлдсэн хэсэгт бол эзэмшигтэйгээ үлдэж байгаа зарим хэсэг дээр бол өмчийн аргыг хэрэглэж болно гэж авч үздэг. За харин хөрөнгө оруулалтыг борлуулах зорилгоор гэж ангилсан тохиолдолд бол мэдээж санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 5-ыг бол мөрдөн. Ийм учраас бол энэ дээр өмчийн аргыг хэрэглэхгүй байна гэсэн үг байна. За өмчийн арга хэрэглэхийг зогсоох талаар бол бас стандарт ямар үед энэ өмчийн аргыг хэрэглэхийг зогсоох вэ гэдгийг авч үзсэн. За энэ бол хараат болон хамтарсан үйлдвэр байхаа болсон үед Охин компани болсон бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 3.10-ыг дагаж мөрдөн. Хэрэв өмнөх хараат буюу хамтарсан үйлдвэрдэх хувь оролцоо нь санхүүгийн хөрөнгө болсон бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 9-ийн дагуу бүртгэн ангилал өөрчлөлттэй холбоотой үүссэн зөрүүг бол ашиг алдагдлалт хүлээн зөвшөөрж бүртгэнэ. Харин өмчийн аргыг хэрэглэхээ зогсоосон тохиолдолд бусад дэлгэрэнгүй орлогын тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнгүүл хөрөнгө оруулалтыг данснаас асах үеийнхтэй адилаар бол хааж ашиг алдагдлалт бичиж өгнө. За бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн олз гарцыг бол ашиг алдагдлалт дахин ангилж бүртгэнэ гэж. За ингээд өмчийн хувь оролцооны өөрчлөлтийг хэрхэн бүртгэдэг вэ гэдгийг бас авч үзье. Хараад компани хамтарсан үйлдвэрдэх аж ахуйн нэгжийн өмчлөлийн хувь оролцоо буурсан боловч өмчийн аргыг хэрэглэсээр байгаа тохиолдолд бол буурсан дүнд ногдох бусад дэлгэрэнгүй орлогоор тайлгнасан ашиг алдагдлыг бол дахин ангилж бүртгэлцсэн. За өмчийн аргыг хэрэглэх горимод. За энэ горимодын хувьд бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 10-д заасан нэгтгэлийн горимтой бол төсөөтэй. Охин компани худалдаа авалтын бүртгэлд ашигладаг горимодын суурь үндэслэл болох ойлголтуудын адил бол дагаж мөрдөн. Санхүүжүүлэгч болон хараад компани хооронд эдийн дээш чиглэсэн ажил хүлээг. Өөрөөр хэлэх юм бол санхүүжигчээс санхүүжүүлэгчд ажил хүлгээ гарах юм бол энэ хараад компани болон хамтарсан үйлдвэрээс хөрөнгийг хөрөнгө оруулагчдад борлуулснаар үүссэн олз гарцыг бол аж ахуйн нэгжийн эзлэх хувь хэмжээг бол устгаж өгнө. 30% нь бол бидний түрүүний авсан жишээнээр бол 30% нь устгаж өгнө гэсэн байна шүү дээ. Харин доош чиглэсэн ажил хүлгээ буюу санхүүжүүлэгч, санхүүжигчд ямар нэгэн байдлаар ашиг алдагдлал агуулсан ажил хүлгээ хийсэн тохиолдолд бол энийг санхүүгийн тайланд бүгдийг нь хүлээн зөвшөөрнө. За энэ дээш доош гүйлгээний гол ялгаа бол энэ дээр харагдаж байна. За хараад компани санхүүгийн тайланг бол хамгийн сүүлийн санхүүгийн
тайланд үеийн санхүүгийн тайланг ашиглаж хөрөнгө оруулалтыг бүртгэн. За хөрөнгө оруулагч болон санхүүжигчийн тайланд үеийн эцсийн орон дох зөрүүл одоо 3 сараас илүүгүй байх ёстой гэдгийг авч үздэг. За энэ бол бас тусдаа санхүүгийн тайлан гэсэн стандартаар бол бас тодорхойлогддог тийм ээ. За гүдвиллийг одоо энэ хараат компанийн хувьд хэрхэн бүртгэдэг вэ гэдгийг бас стандарт наривчлан зааж өгсөн. Хараат компанид хөрөнгө оруулалтыг өртөг санхүүжигчийн цэвэр хөрөнгөнд эзлэх хувь хэмжээний хоорондох зөрүүл гүдвиллийг дараах байдлаар бүртгэл тусгана. Хэрвээ гүдвиллийг одоо нэмэлт тэмдэгтэй гарах юм бол хөрөнгө оруулалтыг өртөгт оруулна. Харин сөрөг гүдвил байх юм бол хөрөнгө оруулалтыг худалдан авсан үед тайланд хугацааны орлогоор бол хүлээн зөвшөөрч бүртгэл тусгадаг. За энийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.